Вакцин гэдэг юм ер нь дархлаад тогтцсон нь ямар ач холбогдолтой юм бэ? Та энэ талаар нэг мэдээлэл өгөхгүй. Хүн төрөлхтнийг одоо цар тахал маягаар устгаж байсан, өвчлүүлж байсан маш олон өвчнүүдийг бид мартсан. Зарим нь амжилттай устгасан. Тэгэхээр энэ өөрөө юу юм бэ гэхээр дархлаа судлалын шинжлэх ухааны ололт гэж би бол ойлгодог. 1870-ад оны үед хүн төрөлхтөнд анхны вакцин гэдэг юм гаргаж авсан байдгийн. Тэрнээс хойш бол одоо ангаа ухаан, тэр дотроо био ангаах ухаан, биотехнологи маш эрчимтэй хөгжсөний дүнд маш олон төрлийн вакциныг гаргаж авсан байдаг. Энэ бол гайхамшигтай ололт. Өөрөөр хэлбэл тухайн өвчний үүсгэгчийн мэдээллийг дархлаа тогтолцоонд нь таниулж өгснөөрөө түүний эсрэг одоо тэмцэх уургууд, эсүүдийг бий болгож болох юм байна гэж энэ үндсэн дээр л гарлаа шүү дээ. Дэлхийд даяар COVID-19-ийн цар тахал эхэлснээс хойш 2 жилийн хугацаанд вирус олон удаа мутацлагдаж халдварлах чадвар улам нэмэгдсээр байна. Иймээс Израиль, Орос, Америк, Турк зэрэг улсууд болон олон улсын эрдэм шинжилгээний байгууллагууд хамгийн аюултай тооцогдож байгаа Дельта хувиар сэргийлэхийн тулд вакцины бустер тун буюу 3 дахь тунг тарих нь үр дүнтэй гэдэг нэгдсэн дүгнэлтийг хийгээд байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага ядуу буруу орнуудын вакцинжуулалтын төвшнийг 10% төрөгсөхийн дараа 3 дугаар тунг эхлүүлэхийг зөвлөж байгаа ч 3 дугаар тун үр дүнтэй гэдэг нь тодорхой болсон тул улс орнууд хэдийнэ вакцинжуулалтын 3 дугаар тунг тарьж байна. Харин Монгол улсын хувьд 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн иргэдэд 3 дугаар тунг тарьж өнөөдрийн байдлаар 400 мянган орчим иргэд хамрагдаж байна. Гэвч вакцины хангалттай хүрэлцээтэй боловч 3 дугаар тунд хамрагдах иргэдийн эдийг сул байна. Тиймээс дархлаа сэргээх нэмэлт 3 дугаар тун гэдэг сэдвийг хөндлөө. COVID-19 салдварын цар тахал одоо эхлээд үндсэндээ жил хагас баруун 2 жилийн хугацаа өнгөрч байна. Тэгэхээр та яг одоогийн энэ үеийн нөхцөл байдлыг бол ерөнхийдөө юу гэж харж байна? Юу гэж дүгнэж байна вэ? Энэ талаар мэдээлэх үү? Одоо 21 оноос хойш бид нар COVID-19-ийн 3 давлгаатай нүүр тулаад байна. Эхний давлгаа маань уух ханаас гаралтай вирусын хувилбараар үүсгэгдсэн. Хоёр дахь давлгаа маань альфа хувилбараар, гурав дахь давлгаа маань дельта хувилбараар үүсгэгдсэн. 3 дугаар гэж давлгаа гэж нэрлэгдэх давлгаа бол бас 90 орчим хувийн дельта вирусээр үүсгэгдсэн бол давлгаа байна гэж үзэж байгаа. За энэ удаа 3 дугаар давлгаа бол нэлээд өндөр ачаалтай байна. За өмнөх 2 давлгаатай харьцуулахад орон нутагт бас нэлээд их халдвар тархлаа. За өнөөдрийн байдлаар бол тархалт одоо очоогүй бараг сум гэж бол байхгүй боллоо. Бүх одоо улсын хэмжээнд байгаа бүх сумдад бас халдварын тохиолдол гарлаа. 9-р сарын дунд үед бол оргилдоо хүрсэн дельта хувилбар бол оргилдоо хүрсэн байна. Одоо 10 сард болон 11-р сард бол чигт ийм буурах хандлагатай байгаа маа. За бидний тооцоогоор гэх юм бол 10 сард бол чигт буурах одоо бас нэлээд бас огцон буурах ийм магадлал бол ажиглагдчихсэн бол бас хөл хөдөлгөөнөөс шалтгаалаад бас тодорхой үйл ажиллагаануудаас шалтгаалаад энэ хурд бол тэмч хурдан буухгүй хүнд нөхцөл байдал бол 10 дугаар сард ингээд үргэлжлэлээ. За өнөөдрийн байдлаар хүсүүтэд 367 коронавирусын халдвартай өвчтөд эмчилүүлж байгаа. За үүнээс маш хүнд тохиолдол бол 22 байна. За яг хүчил төрөгч ямар нэгэн хэмжээгээр шаардлагатай, амьсгалын дэмжлэг шаардлагатай 121 тохиолдол буюу ингээд нийт тоондоо харьцуулахад бараг 40 гаруй хувь нь одоо маш хүнд буюу хүнд байдалтайгаар эмчилгээ үйлчилгээ, тусламж үйлчилгээ бол авч явж байна. Яг өнөөдрийн байдлаар бол эрчим дэмжлэгийн зохиомжтой амьсгалтай одоо 10 гаруй өвчтөн эмчилэгдэж байгаа. 2020 оны 2 сарын 22-нд 3 сайдын тушаалаар сэргийн тэмүүлгийн үндсэн үйл ажиллагааг бусад давлгаа тусламжийн эмнэлгүүд рүү шилжүүлэн ковид албартай гадаад улсаас ирсэн Монгол улсын иргэдийг хүлээн авч тусгаарлах үйл ажиллагааг эхэлсэн байгаа. Тусгаарлах явцад бол төрөл бүрийн бараг 20 гаруй төрөлцсөн нарийн мэргэжлийн эмч нарыг ажиллуулж тусламж үйлчлэгээ үзүүлсэн. Нийтдээ 1582 хүнд
эмнэлэг тусламж үзүүлсэн байгаа тусгаарлах хугацаанд. Монгол Япон эмнэлэг 4 сарын 18-наас хойш эрүүл мэндийн сайдын тушаалаар тэгээ өнөөдөр хүртэл 1800-аад одоо ковидын халдвараар эмчлүүлэх хэсгийг одоо эмчилж байгаа. За хүнд болон нэг хүнд одоо хүндөвтөр эмчлүүлэх хэсгийг эмчилж байна. Үндсэндээ өнөөдрийн байдлаар бид нэг 70 гаруй өвчтөнтэй тэрний дотор 30-аад нь хүнд болон нэг хүнд байдалтай маш хэцүү нөхцөл байдалтай байгаа. Тус COVID-19 халдварын шалтгаантай энэ уушгины хатгааны өөрчлөлт бол нийт тохиоллын 10-аас 15% орчим хувьд нь хүндэрч ийм ирж байгаа. Гэхдээ тухайн вирусын мутац одоо энэ хувилбаруудаас шалтгаалаад бас төвөгтэй буюу илүү ихээр хүндэрч ирж байгаа хүмүүсийн тав бас нэмэгдэх хандлагатай байна. Тэгэхээр эмнэлгийн тусламж үйлчлэхээс сумаас аваад одоо бүх төвшөндөө одоо жигд одоо коронавирусын халдварын бүгдээрээ ажиллаж байна. За бид нэр бол энэ 3 дугаар давталгаан дээр хамгийн одоо дээдл нь 22600 хүртэл хүнийг хэвтэж эмчлүүлэх тусламж үйлчлэгээ үзүүллээ. За одоогийн байдлаар бол нэг 17000 гаруй болоод бууж байна. Буух юм хандлага байж байна. Монгол улс ерөнхийдөө COVID-19 халдварын эсрэг дархлаажуулалтыг бол хийж эхлээд бас нэлээдгүй хугацаа өнгөрч байна. Тэгэхээр энэ дархлаажуулалтын ажлыг хэрхэн зохион байгуулж байгаа болоод мөн дархлаажуулалтын хамралт ямар байгаа талаар та бас мэдээлэх үү те. За биднэрт нэг давуу тал байгаа нь вакцинжуулалт. За манай улс бол вакцинжуулалтын хөтөлбөрийг маш амжилттай хэрэгжүүлсэн цөөн улсуудын нэг. За вакцинжуулалтын явц улсын хэмжээнд 1-2 дугаар тонгийн хувьд одоо зарилтад бүлэг буюу одоо 12-аас дээш насны хүн амыг бүрэн тунгаар вакцинжуулах үйл ажиллагаа бол эрчим маш сайн зохион байгуулагдаж нийт одоо зарилтад бүлгийнхаа 95.7%-ийг 1-р тунгаар за 90.7%-ийг 2-р тунд буюу бүрэн тундаа хамрагдсан байна. За үүнээс гадна одоо 2-р тундаа хамрагдсан иргэдийн 20 гаруй хувь нь буюу 22% нь 3 дахь буюу нэмэлт одоо дархлаа сэргээх тунд бол хамрагдаад явж байгаа. Бүрэн тун авсны дараагаар бид нар бол халдварын дархалтаас 90%-аас дээш сэргийлэгдэж байна. За нэмэлт тунгаа авсан хүмүүс бол 95%-аас дээш халдвар авахаас сэргийлэгдэж байна. Хэдийгээр энэ дархлаажуулалтын хамрал өндөртэй байгаа ч гэсэнтэй энэ коронавирусуудын хувилбарууд шинжлэгдэж мутацид орж байгаатай холбогдуулаад бол энэ халдварын дархалт бас төдийлөн буурахгүй байгаа. За ялангуяа энэ 3 дугаар давлгааг үүсгээд байгаа дельта вирусын бол онцлог аваг вирус нь өөрөө альфа хувилбараас 60%-аар халдварлуулах чадвар өндөртэй. За дээр нь эмнэлэг твтэлт болон нас оролтыг 2 дахин нэмэгдүүлдэг гэсэн ийм өндөр хоруу чанартай вирус байгаа учраас дархалт бол энэ удаагийн долгоонд маш өндөр байна. Вакцин өөрөө янз байгаа. Өөрөө бол эмчилгээний вакцин, урьдчилан сэргийлэх вакцин, өвчлөлөө сэргийлэх вакцин гэдэг олон янз. Ер нь бол аливаа вакциныг гаргаад энэ нийтийн хэрэглээнд одоо нэвтрүүлэхийн тулд 10 орчим жилийг зарцуулдаг. Гэтэл энэ яалчгүй цардахлын үед бол маш богино хугацаанд буюу 1 жилийн дотор ижилээ шүү дээ. Энэ дээр судлаачид бол энэ үүссэн вирусын эсрэг дархлаа нь удаан хугацаанд байх ёстой юм байна, болдгийм байна гэж бодоод нийтийн яаралтай журмаар нийтийн зархлаажуул ашиглаж эхэлсэн байдгийг. Гэвч харамсалтай нь энэ маань бас халдвар авах сэргийлдэг төрлийн төр үйлчлэгээ сул юм байна. Энэ харин хүндрэлээ сэргийлдэг эмчилгээний төрлийн вакцин юм байна гэдгийг одоо бүх нийтээр ойлгоод авлаа шүү дээ. Тийм ээ? Ойлгоод авлаа. Нийт одоо эрчим тэмцлэгэнд хүндрээд маш хүнд байдалтай орж ирж эмчлүүлж байгаа энэ өвчтнүүдийн дунд ерөнхийдөө вакцинжуулалтанд хамрагдсан байдал нь яг ямархуу байдалтай байгаа юм. Вакцинжуулалтанд одоо хамрагдсан хүн, хамрагдаагүй хүн эсвэл одоо бүрэн тун авсан хүмүүсийн хооронд одоо хүндэрж орж ирж байгаа байдалд нь ямар нэг ялгаа байна уу? Ковид маань өөрөө эрсдэлтэй бүлгийн хүмүүсийг хүндрүүлж байгаа нэгдүгээрх нь. Хоёрдугаар хат нь бол бид нар вакцинаар хамгаалагдаагүй бүлгийн хүмүүсийг хүндрүүлж байгаа тийм ээ. Ямар хүмүүс илүүтэй хүндрээд байгаа гэхээр хавсарсан эмгэгтэй ялангуяа зүрхний дутагдaltaй юм уу? Аль эсвэл чихрийн шижинтэй эсвэл маш ихээр тархалтын байдал маань одоо өөр хавсарсан суур эмгээ өвдөөгүй байсан ч гэсэн эдгээр хүмүүс маань илүү хүндэрч байна. Мөн дархлаа дарангуйлах эм хэрэгэлдэг эсвэл дархлаа дарангуйлагдсан буюу эрхтэн шилжүүлэх хагалгаанд орсон ийм хүмүүс бол ер нь бол хүндэрч байна. Тухайн хүмүүсийнхээ одоо суур өвчин нөхцөл байдлаас шалтгаалаад байна. Ковидын эхний үед бол мэдээж вакцин байгаагүй үед одоо орж ирээгүй үед бол мэдээж өвчтөнгүүд бас
нэлээд олон тоогоор бол хүндэрч орж ирж байсан. Альфа вариант гэдээ байгаа шүү дээ. UK вариант уу 4 сараас 7 сар хүртэл үргэлжилсэн үед ерөнхийдөө дархлаажуулалт Монгол улсад хоёр бүтэн дархлаажуулалттай хүмүүс бас бага байсан. Энэ үед болвол нэлээд их хүндрэл гарч байсан. За тэгээд 7 сараас 6 сарын төгсгөлөөс харьцангуй гайгүй болж эхэлсэн хүнд хүний тоо. За сүүлийн үед бид нар ингээд ажиглаад судалгаа шинжилгээ хараад сууж явхад ер нь бол одоо харьцангуй бас вакцинтай холбоотойгоор хүндрэл бол харьцангуй багасч байна. Гэхдээ тун дээр бас ялгаатай байгаа. За энэ нь болохоор одоо жишээлбэл эрчим тэмцлэгэнд эмчлэгдэж байгаа 15 орн дээр ярихад үүний одоо нэг 3 тохиолдол тийм ээ ямар ч вакцингүй ах жишээтэй. За энэ дотор одоо ямар хүмүүс хамрагдаад байгаа юм бэ гэхээр одоо эхний үед бол жирэмсэнгүүд байлаа тийм ээ вакцин хамрагдаагүй байсан. За мөн одоо вакцин хийлгэж болохгүй ямар нэгэн те эсрэг залттай ийм тохиолдлууд бол байсан. Сая одоо ингээд дахиад давлгаа сая гарлаа штэ. Энэ үед хүнд хүний тоо ихсэж байна. Нэг хүнд болон хүнд хүний тоо ихсэж байна. За дельта хувилбар хүний биед ингээд ороод ирэхдээ эсийн дотор орох дээр маш хурдан одоо үрждэг. Ингээд нууцын хугацаа нь бага. Одоо вирус лод гэж ярддаг одоо вирусын ачаалал дотор ороод үржээд ингээд гадагшлах тоо нь бол энэ альфа хувилбараас 1000 дахин их. Тэгээ ийм байгаа учраас хэдий вакцинтай ч гэсэн олон тоогоор вирус биед орох тэр хүн халдвар авах магадлал нь бол ингээд өсчдөг. За одоо сүүлийн үед бол харж байхад харьцангуй бас иргэд вакцинтай хамрагдаад 2 тунтай орж ирж байна. Гэхдээ бол хүндрэл байна. За энэ хүмүүс маань ямар хүмүүс хүндрээд байна гэхээр насны хувьд бол өндөр настай. Дээрээс нь одоо дотоод шүүрлийн эмгэг буюу ялангуяа сахарны диабеттэй. За зүрх судасны архаг эмгэгтэй. За амьсгалын замын одоо архаг суур эмгэгтэй ийм хүмүүс хүндэрч маш хүнд байдалд ороод эрчим тэмцлэгэнд орж эмчилгээ үйлчилгээ авч байгаа. Вакцины үр нөлөө альфагийн үед бол 75% байсан бол одоо бол 50-аас доош хувь 40-50%-аар ингээд унтчаад байгаа. Дельтагийн эсрэг 2 тон. Гэтэл одоо өнөөдрийн хүмүүсийн дунд янз янзын одоо ойлголтууд асуултууд байна л да. Одоо вакцин хариулсан 2 тунгаа авцсан. Тэгээ би өвчлөөд байна л гэдэг. Магадгүй энэ нэгэн талын хамар аманд нь бид нэр одоо вирусыг одоо нэвтрүүлдэг шүүлтүр тавьчаагүйгээс хойш вакцин хариулсан байсан ч гэсэн тэр хүн өвчлөн. Өөрөөр бол халдвар авсан ч гэсэн маш хөнгөн хэлбэрээр яваад байгаа байхгүй. Тэгэхээр одоо энэ вакцинууд чинь хүндрэлээс сэргийлдэг гэдгийг маш олон судалгаанууд тогтооод байна шүү дээ. Клиникт гарч байгаа шин тэмдгийн байдлаар альфа вариантын давалгаа эхэлтэл манай эмнэлэг дээр ерөөсө 30 хүрэхгүй 28 байж байгаа сүүлд нь 30 нас оролттой байсан. За тэгээд 4 сарын тэр альфа вариантын давалгаа явах үед манай эмнэлгийн нас оролт 80 гараа зөвчихсөн. Тэгээд одоо саяын нас үн дээр бол манай эмнэлэг нь 20 нас оролттой байна. Саяын давалгаан дээр ингээд харьцуулахаар одоо зүгээр нас оролтынхаа байдлаас л харахад бүрэн түнтэй хамрагдсан байх юм бол арай хүндрэл нь бага байна гэж харагдаж байгаа. За сүүлийн үед бол 3 тун вакцин хийлгэж байгаа. За энэ дээр бол харахад бол 3 тун вакцин хийлгэсэн хүн бол эрчим тэмцлэгэнд маш хүнд байдалтайгаар орж ирсэн тохиолдол өнөөдөр байхгүй. Манай халдвар төвчин судлалын үндэсний төвийн эрдэмтдийн хийсэн судалгаа байгаа. Нийт 34500 хүнд хийсэн давхар зүүн судалгаагаар за халдвараас сэргийлэх процент бол нийт вакцинуудад 72%-аас дээш. За нас оролт хүндрэлээс сэргийлэх хувь бол 92%-аас дээш байна гэдэг ийм тооцоонууд байгаа. Тэгэхээр энэ дүнгуудээс харахад бол вакцинжуулалт ямар ач холбогдолтой вэ гэдгийг бол харж болохоор байгаа. За гисэн хэдий ч энэ донд бас 5% нь бол 2 дахь тундаа хамрагдаагүй буюу одоо өөрөөр хэлбэл хамгаалах төвшөнд хүрэх боломж нь бол бүрдээгүй байна гэсэн үг. Эдгээр хүмүүс буюу одоо энэ интервал хоорондоо алдагдцсан явж байгаа эсвэл вакцинжуулагдаагүй байгаа хүмүүс маань бол бас бүрэн тундаа хамрагдах зайлшгүй шаардлагатай байна. Тэгэхээр одоо яг та ингээд 2 дугаар эхний тунд хүмүүсийн хамрагдаж исэн байдал, 2 дугаар тунд хамрагдаж исэн байдал одоо бид нар дахиад нэмэлтээр сэргээх tunгээ 3 дугаар tunгээ ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр яг ингээд харахад ерөнхийдөө хүмүүсийн маань дархлаажуулалтын цэгээр ирж үйлчлүүлж байгаа ачаалал дархлаажуулалт хамрагдж байгаа байдалд одоо жишээ нь ялгаа байна уу? 1-2 дугаар
нэгдүгээр тунд бол айгуу сайн орцгоосон шүү дээ. Би орыг гээл дайраал. Би өмнө ч юм байсан, чи өмнөөс ингээл дайраал. Тэгээд хоёрдугаар тундаа бас гайг орцгоосон. 2 тун заавал хийх хэрэгтэй гэдэг. За тэгээ 3 дугаар тун болсон чинь сөрөг мэдээллийнхээс учраас жоохон ухрах хандлага байгаа дах шиг харагдаад байгаа. Тэгээс вакцины гэдэг бол зүгээр л нэг тэр вирусын мэдээллийг л бид оруулж байгаа асуудлаас ш хүмүүс яриа янз янзын чип мипч шиг тийм балаа тийм юм ерөөсөө толгоно авч явах хэрэгтэй. Утгагүй юм яриад одоо эн чинь хорлон сүйтгэл ажиллаа Монголын хүн амыг байхгүй болгох чинь нэг одоо эрүүл хүний санаанд оромгүй юм ярихэл болчих хэвээр. Юунд нэргэлждэг юм? Улаанбаатар хотын иргэдийн дунд 10 дугаар сарын дундуур мэдээлэл цуглуулсан. Энэ дээр бол 1000 гаруй хүн судалгаанд хамрагдахад бол 73% орчим хувь нь бол вакцины 3 дугаар бустер тунг бол хийлгээгүй байсан. 27% нь хийлгэсэн байна. Цаашид хийлгэх үгүй гэж асуухад бол 30 орчим хувь нь дахиад хийлгэнэ гэсэн баталгаатай гэсэн хариулт өгч байна. Нэг 35 6% нь бол үгүй байх гэж. 14 орчим хувь нь бол энэ талаар бол одоогор шийдэг байна мэдэхгүй байна гэж. Халдвар авсан өвчтний хувьд бол одоо эмнэлэг твцсэн тохиолдолд эмнэлгийн одоо ачаал нэмэгдэж байгаа ийм одоо хүндрэл бэрхшээлүүд тулгарч байна. Тэгэхээр бид хамгийн гол нь одоо хүмүүсийг одоо алдараас хамгаалах нь одоо хамгийн чухал байгаа. Тэгэхээр одоо бид 3 дугаар тун гэж яриад байгаа. Тэгэхээр энэ 3 дугаар тун одоо ямар ач холбогдолтой юм бэ? Энэ маань одоо эмнэлгийн төсөлмж үйлчилгээнд хэрхэн яаж нөлөөлнө гэж одоо та харж байгаа вэ? За халдварт өвчний үед хамгийн сайн арга хэмжээ бол одоо вакцин. Ковид маань үндэслэндээ эмчлэгдэх яг эсрэг вирус эсрэг эмчилгээнд тодорхойгүй байгаа нөхцөлд хамгаалах нь чухал. Тэгэхээр хамгаалах зэвсэг маань бол вакцин шүү дээ. За тэгэхээр бид бол нэг зүйлийг одоо эргэж бодох хэрэгтэй. Ер нь вакцин тариулаагүй байсан бол эмнэлгийн системч дээр ямар асуудал үүсэх байсан бэ гэж. Тэгэхээр ер нь бол вакцин тариулаагүй байсан бол эмнэлгийн тусламж үйлчлэгээ бүрэн коллапс буюу уналтанд орох байсан. Бид нар бол ковидын тусламж үйлчлэгээгээ ч үзүүлж чадахгүй, үндсэн тусламж үйлчлэгийг ч одоо үзүүлж чадахгүй ийм хэмжээнд хүрэх байлаа. Монгол улсын эрүүл мэндийн яам, Монгол улсын засгийн газар бас вакцины одоо ажил дээр нэлээд идэвхтэй ажиллаа. 1-р тун, 2-р тун, бүр одоо 3-р тунгийн тухай ярьж байна. Ер нь Монгол улс энэ 3-р тунгийн тархлаажуултыг 8-р сарын 16-наас бол эхэлсэн. За энэ шийдвэрийг гаргахын өмнө бол маш олон судалгаа, шинжилгээ бол судалж үзэж ажиглаж бол энэ шийдвэрийг гаргасан байгаа. Вирус гэдэг чинь өөрөө тухайн вирусын геномын өөрчлөлт, хувирлт буюу хүмүүс одоо мутац гэж яриад байгаа шүү дээ. Энд орох чадвар ийм юмнаас шалтгаалаад вирус болгоны эсрэг үүсэн дархлааны үргэлжлэх хугацаанд өөрөөр. Энийг бол одоо нэг жилийн дотор судлаад гаргаад ирсэн энэ вакцинуудын хувьд бол өөрчлөлт хийх боломжгүй байлаа шүү дээ. Тэгэхээр энэ вакцины гаргаж ирээд өвчтнүүдэд тариад хүндрэлээс сэргийж ийн гэдэг чинь маш том ололт байхгүй да. Гэтэл яагаад энэ хүмүүс ийм хэмийг ойлгохгүй, үний эсрэг яваад байгааг ерөөс ойлгохгүй байгаа байхгүй тийм ээ. Тэгэхээр энэ магадгүй энэ коронавирус гэдэг бол өөрөө мутацтай маш амархан ордог вирус юм байна. Маш олон төрлийн мутацууд үүслээ. Ялангуяа амьсгалын замаар халддаг вирусын халдваруудын үед томуу төстэй өвчин. Дээрээс нь энэ COVID-19 гэдэг халдварын үед бол яг тархлаа вакцин хийгээд тархлаа тогтоох хугацаа гэдэг нь бол харьцангуй богино байгаад байна. Жил дотор. За нэг ойролцоогоос 6-аас 8 сар. Тийм учраас энэ дээр одоо нөгөө ахиж тархлаажуулах шаардлага гарч байна. Нөгөө талаасаа одоо вирус маань өөрөө шинэ хөлбөрүүдийг үүсгээд нөгөө вакцинжуулалтын маань үр дүнг бууруулад байгаа учраас энэ дээр нэмэлт тунгийн асуудлууд яригдж байгаа. 1-нд 2 дахь тунгаа хийлгээд тодорхой хугацаанд дархлаа маань тогтсон тохиолдолд 3 дахь тунгийнхаа дархлааг дахин тогтоох нь бол өөрөө тэр хүнийг өвдөхгүй байх одоо үндсэн одоо хамгаалалт гэж үзэж байгаа. Тэгэхээр 3 дахь тунд хамгаалах нь бол чухал гэж үзэж байна. Энэ 3 дахь тунд ард иргэд идэвхтэй хамрагдсанараа Дельтагийн одоо энэ тархалтыг хурдан бууруулах, илүү одоо хурдан бууруулснаар олон хүний амьд ас аврах ийм бол өр нөлөө үзүүлнэ. Хоёрдугаарт бол өөр төрлийн мутац хувилбарууд орж ирэх юм бол тэрний эсрэг бас одоо хүний дархлаа сайн байх юм бол илүү бага цохигдох, одоо илүү бага одоо өртөх ийм бол
зүйл бол ажиглагдаж байгаа. Тэгээд бид одоо дараа нь хийлгэхгүй байгаа гэж хүнийхээс нь яагаад хийлгэхгүй гэж асуухад тэр хийлгэхгүй байгаа гэдэг хүний хийлгэхгүй гэсэн хүний нэг 20 орчим хувь нь бол ковидын халдвар аваад итгэсэн хүмүүс. За тэгэхээр 3 дугаар тун гэдэг байгаа. Тэгэхээр 2 дугаар тунд хамрагдсанаас хойш 3 дугаар тунд бид ямар хугацаанд хамрагдах ёстой? 2 дугаар тунгаас хойш ямар хугацаанд 3 дугаар тун ёстой? 1-дүгээрт нь. За 2 дугаарт магадгүй 1 тун авчаад, 2 тун авчаад зарим иргэд маань халдвар авсан баг. Тэгэхээр энэ халдвар авсан иргэд маань одоо халдвар авснаас хойш одоо яг ямар хугацааны дараа иргэд бас яг дараагийн тунгаа авах ёстой. Тэгэхээр энэ нэмэлт тунг 2 дахь тундаа хамрагдсан 3 сар буюу түүнээс дээш хугацаа өнгөрсөн байгаа хүн болгон хийлгэх шаардлагатай. Тэгэхээр одоогийн байдлаар 2 дахь тундаа хамрагдсан 2.1 сая иргэний маань 1.5 сая нь 3 сар болсон байгаа. Тэгэхээр эдгээр хүмүүс бол бүрэн одоо энэ вакциндаа хамрагдсан хүмүүс маань дараагийнхаа буюу нэмэлт тун дархлаас сэргээх тунгаа бол цаг алдалгүй хийлгэх зайлшгүй шаардлагатай байгаа. Одоо ерөнхийдөө ингэж дээ шүү дээ. Хүмүүс маш их уцаар асуугаад байгаа байхгүй юу? Би 2 вакцин тариулсан юм аа. Түүний дараа халдвар авсан юм аа. Одоо бүүстер тунгаа хийж болох уу гэдэг. Болно шүү дээ. Яагаад болохгүй? Ямар хугацааны дараа гэдэг нь асуудал болчихж байгаа байхгүй юу? Зүгээр энийг онлын хувьд хамгийн багадаа 21-ээс хойш хоногтол тариул. Төлгөө гарцсан байгаа. Өрхийн эрүүл мэндийн төвөд 18-аас дээш насны өвдөд итгэсэн хүмүүсийг эдгэрснээс хойш 21 хоногийн дараа Pfizer вакцин, Verocell гэдэг вакцинаас сонголтоо хийгээд 2 тун авсан бол 1 тун, 1 тун авсан бол дахиад 2 тунгаар дархлаажуулах юм ажил эхэлж байгаа. 1 тундаа хамрагдчихад би одоо ямар нэгэн вакцин хийлгээгүй. Одоо яах вэ гэдэг асуулт байгаа. Тэгэхээр 1-р тунгаа хийлгэчихэд 3-аас дээш сар болсон болвол одоо бидний дархлаажуулалтанд ашиглаж байгаа Verocell болон Pfizer вакцинаар дахин 1-2 дугаар тундаа шинээр хамрагдах бол боломжийг гаргаж өгсөн ийм шийдвэрийг бас мөн гаргасан байна. Нэлээ хүнд өвчтнүүдийг одоо эмчлээд харж байхад ер нь одоо иргэд маань хэрвээ өнөөдрийг хүртэл ямар нэг эрсдэлд ороогүй бол тийм ээ ковидын халдвар аваагүй бол одоо бүрэн тун вакцина хийлгээч. Энэ маань өөрийгөө болон өрөөлийг одоо хамгаалж байгаамаа. Өнөөдөр эдийн засаг эрүүл мэндийн хайлал нь маш чухал юм а гэдгийг бол бүгд сайтар ойлгож байгаа бах. За бүгдээр хаттар тусдаа бомбтууд бас тодорхой хэмжээнд хаалттай байгаа байна. Тэгэхээр бид нэг яралтай 3 дахь тундаа хамрагдаж чадах юм бол ямар нэгэн хөл хорой болон үйл ажиллагаа хязгаарлуулахгүйгээр явуулах бүрэн дүүрэн боломж үүснэ. За тэр тусмаа хил дагуух бүс нутгтойгоо аж ахуйн нэгжүүд ажилтнуудаа нэг яралтай 3 дахь тунд хамрагдсанаар одоо халдварын тархалт буурах, за хил богино хугацаанд нээж хийвийн ажиллахын боломж олцоо бүрдэнэ. Хүнтэй яг харьцдаг хамгийн их одоо амаа одоо юу гэдгийг маскгүйгээр байх орчин бол одоо ресторан зоогийн газар байгаа. Тэгэхээр энэ маань бол хэцүүднэ гэж бол харж байгаа. Бид нар маш яаралтай хийж л аль болох өвчлөлт баг болгож ирэх юм бол ресторан зоогийн газар бол хэвийн ажиллана л гэж үзэж байгаа. Улс орнуудад ч гэсэн хийж байгаа янз бүрийн вариантаар бол одоо вакцинуудыг хийж байна. Тэгэхээр урд нь одоо ингээд нэг төрлийн вакцины 2 тун авсан хүнд дараагийн 3 дахь тунгаа хийхдээ арай өөр төрлийн. Магадгүй урд нь бид нөгөө нэг векторын вакцин хийсэн бол дараагийнхт нь mRNA вакцины хийгээд. Тэгэхээр энэ дээр одоо жишээ нь заавал бид урд нь хийсэн 2 тунтайгаа ижил тунтайг авах ёстой юм уу? Аль эсвэл дахиад өөр тунг авах нь бидэнд бас илүү үр өгөөчтэй ашигтай юм уу? Энэ дээр бас нэг тайлбар өгөөч. Энэ тэгэхээр энэ вирусын эсрэг гарган авсан вакцины гэдгээ бодоод үзье л да. Энэ вакцины гэдэг чинь тэр за вирусга маш олон уургаас тогтсон ийм хэлэгцэн молекул байгаа байхгүй. Энэ хэлэгцэн молекулыг л бид нар таних гээд байгаа ш иж бүрнээр нь. Магадгүй энэ олон хэлэгцэн молекулын нэг хэсгийг нь таньдаг л вакцин байж байгаа ш. Магадгүй энэ нэг хэсгийг нь таньдаг энэ вакциныг тариулаад ихэр чинь үр дүнгүй байж болно ш. Тэгвэл одоо яах ш? Нөгөө төрлийн өөр төрлийн вакцин тариулах нь маш хэрэгтэй байхгүй. Өөрөөр хэлбэл би одоо ингэдэг эхний хоёр дээр нь одоо Sinopharm вакцин тариулсан бол дараагт нь AstraZeneca юм уу? Алиса Pfizer тариулаа гэж би зөвлөх гээд байгаа байхгүй. Эсвэл эхний хоёр дээр AstraZeneca тариулсан бол Pfizer-ыг тариул. Одоо жишээлбэл би өөртөө ихэд би бүүстер дунгаа 8 сард авсан. Авахдаа урдлын хоёр нь AstraZeneca байсан. Сая энэ дээр нь Pfizer тариулсан. Тэгэд ингээд ирэхээр өөрөөр хэлбэл нэг төрлийн вирусыг олон талаас нь таних энэ процессыг л бий болгож байгаа үн маш чухал юм байхгүй юу. Тэгэхээр энэ
вакцины одоо зөвхөн эхний 2 тунгаа тариулсан вакцинаар тариулна гэж ойлгож болохгүй шүү. Өөр вакцин тариулах тусмаа сайн гэж ерөнхийд нь ойлгож байгаа. За өнгөрсөн 7 хоногт бид нийтдээ худалдаа аж үйлдвэрийн танхимын одоо ажилтаа холбоогчдыг 3 дахь тунд хамрагдуулсан. За дээрэс нь өөрийн гишүүн байгууллага, удирдах зөвлөлийн компаниудыг мөн идэвхтэй хамрагдахыг уриалж байна. 2-7 хоногийн өмнө бид нэр ресторан зоогийн газрын холбооных нэг уриалга гарч гишүүдтэй ажилтнуудаа бүгдийн 3 дугаар тунгаа, бүүстер тунгаа хийгэрэй гэдэг уриалга гаргасан байгаа. Өнөөдрийн байдлаар бидний ойролцоогоор мэдээ авсан нь бол 30-аас 40% бол хийгдсэн байх магадaltaй гэсэн ийм тооцоо гарч ирж байгаа. Аж ахуйн нэгжүүд COVID-19-ийн халдвараас хамгаалах, эрсдлийг бууруулах зорилгоор ажилтан албан хаагчдаа дархлаа сэргээх нэмэлт 3 дугаар тунд хамруулах ажлыг идэвхтэй зохион байгуулж үр дүнд хүрээд байна. Тухайлбал Эрдэнэ төлөвлөр нийт ажилтнуудынхаа 82.4%-ийг 3 дугаар тунд хамруулж Pfizer вакцин хийлгэсэн байна. Өмнө нь өдөр дунджаар 27 халдварын тохиолдол бүртгэгдэж байсан бол 3 дугаар тун хийлгэсний дараа 1-4 болж эрс цөөрсөн байна. Дархлаажуулалтынхаа одоо бүрэн тунд хамрагдаагүй эсвэл одоо 3 дугаар тундаа хамрагдах гэж байгаа энэ иргэд маань одоо яг хаана очиж аль цэг дээр хэнийг хаана дархлаажуулах юм бэ? Тэгэхээр энэ талаар та одоо мэдээлэх үү? Дархлаажуулалтын цэгүүд одоо аймаг орон нутаг болоод сум өрхийн эрүүл мэндийн төвүүдэд түшиглэж байнгын болоод явуулын төр цэгүүдийг гарч зохион байгуулалттайгаар хийж байгаа. За манай дүүргийн тухайд бол 3-4-5 сарын эд оргил дархлаажуулалт үед бол үндсэн 29 цэг дээрээ нэмээд 13 цэгээр үйл ажиллагаагаа явуулж исэн. Одоо нөгөө сургууль эхлсэнтэй холбоотойгоор нэмэгдсэн 13 цэгийн маань тов буураад 6 цэг ажиллаж байгаа. За өдөр алган цэгүүдийн хуваар нь гарч байгаа. Ямар ч хүн байсан хараал харгалзахгүйгээр манай цэгүүд дээр очиход бол хийгээд өгч байгаа. Явуулын гэдэг бол одоо тухайн одоо албан байгууллага хүсэлтэд гаргаад ажлын байран дээрээ зохион байгуулалттайгаар одоо ажилласаа хөндөрөхгүйгээр хийлгэе гэж хүсэлт тавих юм бол тухайн эрүүл мэндийн байгууллага харьяа эрүүл мэндийн байгууллагатай хүсэлтэд тавиад ажлын байран дээр нь зохион байгуулах боломжтой. Энийг бид нар явуулын цэгүүд гэж хэлж байгаа. Төр цэгүүд маань одоо энэ коронавирус талдварын үед болоод бид нэр төр цэгийг их хвчлэн иргэний танхимууд болоод томоохон хүн цугларч болох энэ цэгүүдийг гаргаж зохион байгуулж байгаа. Энэ төр цэгүүд дээр бол та бүхэн очиод хэлэх боломжтой. За үүнээс гадна та альч харьяаллын бус байсан ч гэсэн альч цэг дээр өөрт ойр байгаа цэг дээр очиод вакциныхаа альч тунг бол хийлгэх бүрэн боломжтой байгаа. Иргэн та COVID-19-ийн эсрэг 1 ба 2 дугаар тунд хамрагдаад 3 ба түүнээс дээш сар болсон бол нэмэлт 3 дугаар тунд хамрагдах боломжтой. Мөн COVID-19-ийн халдвар авсан бол 21-ээс дээш хоногийн дараа нэмэлт 3 дугаар тунд хамрагдана. Вакцины 3 дахь тунд хамрагдахын тулд та харьяа аймаг дүүргийнхээ дархлаажуулалтын цэгүүдээр хийлгэнэ. Та Улаанбаатар хотод амьдарч байгаа бол 119 дугаар руу залгаж гэрээхийн ойролцоо вакцины цэгүүдийн мэдээллийг аваарай. Хэрвээ орон нутагт амьдарч байгаа бол аймаг орон нутгийнхаа эрүүл мэндийн байгууллагуудад хандан вакциндаа хамрагдах боломжтой. Та бүхэн нэмэлт 3 дугаар тундаа хамрагдаж өөрийгөө болон хайртай хүмүүсээ COVID-19-ийн халдвар эрсдлээс хамгаалаарай. Ажил амжихгүй байна, хийх шаардлагагүй гэсэн энэ нэг иймэрхүү байр суурьтай нь бол нэг 33-4% байгаа юм. Энэ бол ерөнхийдөө энэ вакцинд итгэхгүй байна, эргэлзээтэй байна гэсэн байр суурьтай хүмүүс болж тарж байгаа байхгүй юу? Ер нь вакцины талаар хангалттай бус мэдээлэлээр тулгуурлаад буруу одоо дүгнэлт гаргаж байгаа асуудал харагдаж байна. За манай төвийн ажилчдын хувьд бол 1-2 дугаар тунгаа 100% авсан байгаа. Янз янзын вакцины авсан байгаа л да. Зарим нь Орос вакцины, зарим нь Pfizer-ийн, зарим нь энтгэх вакцина хийлгэсэн байгаа. 3 дугаар тундаа нөгөө 80% таа байгаа. Эмнэлэг эрүүл мэндийн байгууллага бол өөрөө эрсдэлтэй орчин. Тэнд бид нар ажиллаж байгаа. Энэ тохиолдолд бид нар одоо эмч эмнэлгийн одоо ажилчид бүгдөө одоо 3 тун, 2 тун бүгд вакцинд хамрагдсан. Гэхдээ энэ дээрээс одоо ард түмэн маань ч гэсэн харах хэрэгтэй. Яагаад гэвэл эмнэлгийн байгууллагын дотор нь ажиллаж байгаа ажилчдын хувьд өнөөдөр хүндэрсэн, маш хүнд өвдсөн тохиолдол байхгүй байгаа нь бас нэг одоо энийг баталгаа юм шүү гэж би бас дотроо бодож явдгийн. Тэгээ энийгээ бас хэлмээр байна. Тэгээд иргэдтэй бол 3 дахь тундаа бас хамрагдаарай. Мөн вакцина хийлгэж 2 дахь тунгаа хийлгээгүй байсан бол одоо 2 дахь тунгаа хийлгээрэй л гэж уриалмаар байна да.
За 3 дугаар тун хүндрэх тохиолдлын эрсдлийг одоо клиникийн хувьд бол бууруулж яана гэж үзэж байгаа. Өөрийнхөө амьдрал дээр өөрийн амьдралдаа гарсан зүйлээр тулгуурлаад нэг жишээ ярих гэж байна. Миний аав одоо 80 гаруй хүрж байгаа хүн байгаа, 78 настай. Аав маань Pfizer-ийн 3 тон вакциныг яг цаг тухайд нь за бараг Pfizer-ийн 3 дахь фүүсэр тун эхэллээ гэдэг өдөр хийлгсэн. Миний аав сая 7 хоногийн өмнө эмнэлгээс гарсан. Манай аав маань болохоор 3 удаа цус хамсрах харуултаа дархны харуулт өгсөн. Сахарын шийчинтэй би түрүү хэлсэн хүндэрдэг эрсдлийн өрсөлдөд бүлгийн хүн маань хүндэрдэг эрсдэл бүлгийн хүн маань харьцангуйгаар хөнгөн. Тусаад 12 хоног эмнэлэг твтээд тэгээд эмнэлгээс эдгрээд гарсан юм тохиолдол байна. Тэгэхээр 3 дугаар тун маань бас эрсдлийг маань бууруулж өгч гэнэ гэсэн амьд жишээл ингэ хэлье да. Манай мэрэгжлийн эмч, манай эрүүл мэндийн яам, ялангуяа халдвар төвчин судлалын төвийнхэн мөн адилхан дэлхий дээр гарч байгаа ололт амжилт, эмчилгээ, бусад юмнууд бүгдийг татаж авчраад энийг хэрэгжүүлэх явж байгаа шүү дээ. Юунд нь эргэлзээд байгаа юм. Эргэлзлээгээд хэн нэгэн дарга юм уу өөр нэг хүн энийг чинь зөв болгочихгүй шүү дээ. Тэгэхээр эмч нартай итэг, эмчнэрийнхээ тэр заавар зөвлөгөөний дагуу яваал гэж хэлмээр байгаа юм л. Дэлхийг одоо нүрлээд байгаа цар тахлын үед бол вакцинаар болоод өвөрмөц сэргээлт гэж байгаа. Өвөрмөц ус сэргээлт нь бол бидний одоо зөвлөөд байгаа маска зүү, хүн хоорондын зайгаа барих, халдвараа сэргийлэх бусад арга хэмжээнүүдийг цогцоор нь авч иж л энэ халдварын ард гарна. Тэгэхээр энэ бол одоо олныг хамарж байгаа халдвар учраас нэгдүгээрт нь вакцины хамралт бол олонхтой хийгдсэн байх ёстой. Делтагийн тархалтыг хурдан бууруулах дахиад өөр хувилбар орж ирэхэд одоо баг одоо эрсдэлтэй байхын тулд 3 дахь тундаа бол ард иргэдээ идэвхтэй хамрагдаасай гэж уриалмаар байна. Та тариулахгүй таал өөрөө өвчлөн шүү дээ. Өөр яах юм? Тийм биз дээ. Ингэж бодож энийг хийлгэж байгаасаа хийлгээсэ. Ялангуяа тэр товлолын вакцинуудыг цаг тухайд нь хийлгээсэ. Тэр бустер тун хийсэн бол бас хийлгээсэ л гэж боддог. Халдвар авсан ч гэсэн хүн дээр өвдөхгүй байгаа энэ нөхцөл байдлыг юу үүсэж байна гэхээр энэ вакцины тарилгад хамрагдах мөн хэрвээ шаардлагатай бол давтан энэ тунгийн хамрагдалтанд идэвхтэй хандахыг бол уриалж байна. Ер нь бол ялангуяа одоо бид нар эмнэлгийн тусламж үйлчлэгийн дээр гарч байгаа хамгийн том хомсдол бол хүнд бол нэг хүнд өвчнүүд үйлчлүүлэх тусламж үйлчлэг нь одоо хомсдол өдрөөс өдөрт байж байна. Хэрвээ одоо та яг вакциндаа хамрагч чадах юм бол эмнэлэгт одоо яаж тус олж чадах вэ гэвэл яг л одоо бидний ачааллыг яг энэ хэсэг дээр үзвэл бидний ачааллыг хамгийн сайн бууруулж чадна гэж ойлгож байгаа бид нар бол. Одоо вакцинаас өөрөм бол энэ ковидтэй тэмцэх өөр ямар ч зүйл байхгүй. Вакцинаа сайн хийлгчээд магадгүй бид нэр маш хөнгөнөөр өвдөн эсвэл огт өвдөхгүй байх магадaltaй байна. Цаашид энэ хатуу үйл хорионд бизнест ямар хортой ямар хүнд одоо зүйлийг бий болгох юм бэ гэдгийг бид маш сайн ойлгож байгаа. Тэгэхээр засгийн газраас одоо хэрэгжүүлж байгаа энэ бустер тундаа бүгдээр идэвхтэй хамрагдцгаа ягдгийг бол худалдаа үйлдвэрийн танхим нийт бизнес эрхлэгчтэй за худалдаа үйлчлэгийн салбарт ажиллаж байгаа бүх хүмүүст маш хариуцлагатайгаар уриалж байна. Шинжлэх ухаан бол мэдээж одоо өнөө хүртэл маш их өндөр хэмжээнд хөгжөөд ирсэн. Тэгэхээр бид нар бол ямар ч байсан энэ шинжлэх ухаан гэдэгт бол 100% итгэх ёстой гэж би бол дотроо өөрөө бол миний хувьд бол боддтой. Дэлхийн нийт 3 дугаар тундаа одоо хамрагдаж ард түмэн маань ч гэсэн бас идэвхтэй оролцож энэ цар тахалтай тэмцэж байна. 2 тун вакциныг хийсний дараа 3 дахь тун бол мэдээж одоо дахин илүү болох болов уу гэж би бол дотроо бодож байна. Илүү нэг шат ахих байх хүний дархлалын системд. Соёл урлаг, түүх, өв уламжлал тухайн үндэстний оршин тогтнох үндэс суурь нь байдаг. Соёл ертөнцид бид нар амьдарч байгаа. Тэгэхээр урлаг соёл бол өнөөдөр ялтчгүй хүн төрөлхтний салшгүй нэгэн том хэсэг юм байна. Тэгэхээр одоо энийг бид нар маш их мэдрэлээ. Одоо цаашаа энийг алдчихгүй тулд бид нар энэ одоо аюултай өвчнийг давахын тулд бид нар энэ ялтчгүй одоо энэ вакцинд хамрагдах хэрэгтэй болчиход байгаа юм. Ямарваа нэгэн үзүр үйлчлэгээ урлаг соёлын спортын ч бай тэрэнд хамрагдаж байгаа үзэгч болгоныг 3 дугаар тундаа хамрагдсан байх ёстой гэсэн шаардлагыг тавьж байгаа. Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид бид 3 дугаар тундаа бүрэн хамрагдаж та бүхэндээ зориулж томоохон уран бүтээлүүдийг бэлдсэн байгаа. 3 дугаар тундаа хамрагдаж үзэгч ард түмэндээ барих одоо урлагийн
салбарын бүх сайхан тоглолтуудыг үзэж бас сэтгэл санаа оюун ухаандаа дархлаагаа дэмжээрэй. Та бүхэн ч гэсэн 3 дугаар тундаа бүрэн хамрагдаж, сэтгэл оюунаа баясгаж, үзүүрээ, үцэцгээгээрэй. Ард иргэд маань бол одоо бүгдээрээ одоо урлагаар бүгд одоо цэнх одоо кайф авахын төлөө та бүхэн маань бид бүгдтэйгээ хамт байхын төлөө 3 дугаар тундаа бас та бүхнийгээ идэвхтэй хамрагдаарай гэж уриалмаар байна. Би вакциныхаа 1, 2, 3 дугаар тунд өөрөө хамрагдчихад байгаа. Өчигдөр 3 дугаар тундаа хамрагдлаа. Одоогоор надад ямар нэгэн сөрөг өөрчлөлт шинж тэмдэг мэдэгдээгүй байна. Би 3 дугаар тун ихлээр маргааш эхлэх гэсэн очиод хийлгэсэн. Тэрнээс хойш одоо 2 сар болж байна. За би одоо энэ вакцины 3 дахь тунд 2 сарын өмнө хамрагдсан байгаа. Тэг би ерөөр байна. Ингэ байна. Тэ. Вакцин тарьсан юм байна. Вакцин тарьгүй аюуртай. Бид нар бас итерхий нэг тийм хувиа боддог тийм юу болоод байна. Тэгээ би өөрөө одоо хэдийгээр одоо тусгаарлагдаад байж чадж байгаа ч гэсэн бусад хүмүүст одоо халдвар тараахгүй тулд вакцин хийлгээгээд ингээ хийлгсэн байгаа. Надад бол одоо сүргээр нөлөөсөн янз бүрийн юм бол ерөөсөө байхгүй. Би гурван вакцин 9 сарын додоо тарьсан байна. Хайртай дотныхоо хүмүүсийг энэ вирусээс хамгаалахын тулд 3 дугаар тундаа өндөр настай болон залуучууд идэвхтэй хамрагдахыг уриалж байна. 3 дугаар тундаа бүрэн хамрагдаж, эрсдэлтэй бүлгийн ахмад настан хүнд өвчтөй, суур өвчтөй хүмүүсээ бүрэн хамгаалж 3 дугаар тундаа бүрэн хамрагдах хэрэгтэй байна. Тэрийг та бүхнээсээ хүсэж байна. Би 10 сарын 9-нд 3 дугаар тунгаа хийлгэсэн юм аа. Ингээд таанаас хайртай хүмүүсээ аврахын тулд вакцина хийлгээрэй. Таанаас би уриалж байна. Ялангуяа одоо настайчууд, эмзэг үлгийнхэн бид нар бол энэ 3 дахь тундаа хамрагдаад одоо энэ өвчнөөс бусдыгаа болон өөрийгөө сэргийлэх ийм шаардлагатай байна да одоо тэгээд. Тэгээ энэ улсаас асар их мөнгө зараад энэ улс орнууд бол одоо ядуу зүдүү байдлаасаа болоод вакцин хийлгэж чадахгүй хүмүүс маш их байна шүү дээ. Тэгэхэд одоо улсаас ийм их мөнгө зараад бэлэн вакцин одоо хийлгэх гэж яхад хийлгэхгүй байгаад бол үнэхээр харамсалтай. Ёстой нөгөө мөнхгөө харанхуй гэдэг энэ юм шиг санагдаад байгаа. Тийм учраас одоо ард түмнийга вакцин хийлгээсэ гэдэгт одоо уриалж байна. За тэгээд нийт ард иргэдийгээ дархлаас сэргийх нэмэлт тундаа идэвхтэй хамрагдаарай гэж уриалмаар байна.